За сайн байцгаана уу. За намайг Хөрлөбаатарын Баданцэрэн гэдэг. За Эрдэнэ тулгын цахилгаан төвөө Арангаа салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. Хэмжүүрийн инженер ажилтай. За энэ мэргэжлийг бол сонгосон шалтгаан нь бол ер нь 10 жил төгсөхдөө бас жоохон судалсан. Дүүнэртэйгээ нэлээд судалсан байгаа. Тэгээд манай ихчийн зөвлөснөөр жоохон чухлын ажлын мэргэжил гэдэг утгаар нь энэ мэргэжлийг сонгосон байгаа. За манай авга ихч нэлээд зөвлөсөн. Тэгээд авга ихчийн зөвлөсний дагуу ер нь бол жоохон судалж агаад тэгээд мэргэжлийг сонгосон байгаа. Манай мэргэжлүүд ер нь бол онцлог давуу тал ихтэй мэргэжил байгаа. Тэгээд айл өрх цахилгаан эрчим хүчгүй одоо юм гэж юусаа байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ айл өрх болгоны хойморд илт хэрэг түгээж байдаг учраас энэ мэргэжлэрээ би бол бахархалтайгаар ажилладаг байгаа. За ажлын нөхцөлийг бол ер нь хүнд ажил. Нэг 8-9 оноогоор хэлнэ. За цаг агарын хүнд бэрхшээлтэй цаг үед ажиллана. Тэгээд хүчтэй тоног төхөөрөмж дээр ажиллана. Бас тоног төхөөрөмжийн бас асуудалтай бас нэлээд ур чадвар шаардсан юм дээр ажилладаг учраас нэлээд өндөрлөлтэй байна. Буруу сонгоно гэдэг бол ер нь жоохон судалгаа хийгээгүй. Тэгээд дээрэс нь өөрсдийнх нь сонирхсан мэргэжлээ сонгоогүй гэсэн мэргэжлээ буруу сонгож байгаа гэж бодож байна. За мэргэжлээ буруу сонгох юм бол яг одоо сонгосон 4 жил сураад эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй өөр мэргэжлээр ажилладаг ч юм уу, дахид сурах шаардлагатай ч юм уу гардаг. Тэгээд зарим нэг нь одоо хүссэн мэргэжлээр ажиллахгүй байгаа учраас одоо ажилгүй явж байгаа хүмүүс бас маш их байгаа шүү дээ. Энэ бол тэгээд мэргэжлээ буруу сонгосны нэг эрсдэл болов гэж бодож байна. За эхлээ ээлжинд би юунд сонирхолтой, ямар ажил хийвэл чадах уу гэдгээ нэг дөрөнд бодох хэрэгтэй. Хоёрд одоо Монгол улсын хэмжээнд ямар мэргэжил хамгийн хэрэгэлттэй байна. Тэр мэргэжлийг сонгох юм бол би тэр ажлыг хийж чадах уу гэдгээ нэг дөрөнд бас бодох хэрэгтэй байх гэж бодож байна. За баярлалаа.